Олон улсын хөтөлбөрийн байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-нд ажлын байран дэх хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү ажлын хүрээндээс сарын аяа өрнүүлж бүтэн сарын хугацаанд бүтээч ажлуудыг хийдэг. Жилийн уран алхам жил болгон бас сарын аян маань тодорхой уран дор явуулдаг. Эрүүл аюулгүй ирээдүйн хөтөлбөрийн төлөө энэ одоо уран дор аян маань явагдаж байна. За өдрөлийн арга хэмжээний хувьд бол бас хабын зөвлөлөөс гадна энд маань мэрэгжлийн хяналтын газар, за нийгмийн даатгалын хэлтээс, за мөн одоо Орхон аймагт одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ мэрэгжлийн төлөвлөлийн төвүүд байж байна. За дээр нь болохоор зэрэг хабын одоо сургалтын эрх бүхий байгууллагуудыг сурталчилж байна тийм ээ. А дээр нь болохоор зэрэг нөгөө шилдэг одоо тэргүүний байгууллагуудыг бол оролцуулж байгаа юм болж байна. За тэгээд энэ одоо үйл ажиллагаа энэ өдрийн гол зорилго нь болохоор зэрэг энэ хабын осол аюулгүй төлөвлөгөө ажиллахын тулд одоо ямар хэрэгтэй байдгийг тэр иргэд хэрэглэгчид за мөн одоо бусад байгууллагын ажилтнууд ирж энэ туршлах, судлах, үзүүлэн таниулах материал одоо авах тийм ээ. Ийм хүрээнд бол энэ ажлыг сурталчилж байна. За дээр нь одоо бас энэ онцгой байдлын газар за бүсийн онцлогоо эмчилгээний төвөөс бол үзүүлэх сургалтуудыг хийж үзүүлнэ гэж байна. За тэгээд хамгийн гол нь хэрэглэгчдийн оролцоо их чухал байгаа. 16 давхар барилгатай тэнцвэр энэхүү нээлттэй хаалганы өдрөөр аймгийн онцгой байдлын газраас гал гарах болон бусад онцгой байдлын үед өндөр барилгаас иргэдийг хэрхэн авардаг талаарх үзүүлэн тоглолтыг үзүүллээ. Мөн хөдөлмөр халамж үйлчлэгний газар, үйлдвэрчнэрэл, мэрэгчлийн хяналтын газраас зэрэг байгууллагуудаас хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдээллийг өгж ажиллалаа. 50 метр сундаг шат байгаа. Тэгээд барилга байгууламжийн одоо яг энэ 50 метр хүрэх өндөр дээр бол энэ аврах ажиллагаа явуулах зорилттой. Аврагч нар бол бас энэ шатаараа дамжиж аврах ажиллагаа явуулж болно. А дээрэс нь бол энэ дээрээсээ бас хоолоо саяны та бүхний харсан хоолоогоо бас залгаад одоо өөрөө бас одоо бас буух чадaltaй усуд маань бол яг нь хоолоогоор дамжиж бууж болно. А энд бас харагдаж байгаа энэ гудс байгаа. Энийг бол бас тодорхой зайд дэлгээд хийхэд одоо бас 8 минут зарцуулагддаг. Бас одоо юу гэдэг хоолоогоор зарим нэг хүмүүс маань бууж хагаад энэ гуцаар ашиглаад одоо ингээд хийлэгдэж байгаа явц маань энэ байна. Энэ хийлэгдээд ясны дараа нөгөө бас одоо гинцэн одоо юу гэдэг те аврагтахаар одоо яаж байгаа одоо хүмүүс маань яг нь уушаас өсөрч одоо яаж байна. Тэгээ энэ олсоор яагаад бас бууж үзүүлж байгаа юм бэ гэхээр ийшээ өсрөх боломжгүй хоолоогоор доошо буух боломжгүй одоо хүмүүсийг одоо яг нь олсоор манай аврагч нар одоо доошо аврах ажиллагааг явуулж үзүүлж байгаа. Ингээ бид нар одоо өндөр барилга байгууламж дээр гарсан одоо ямар нэг объектын төмөр дээр одоо аврах ажиллагаа яаж хэрхэн яаж явуулах талаар үзүүлж байгаа гэсэн. Нодлонгийн бас энэхүү үйл ажиллагаанд бид нар бас нээлттэй хаалганы өдрөөр одоо яг аврах ажиллагааны машин техник одоо автобус дээр яаж ажиллах вэ те бага зэвсэг хэмжээнд нь юу хэрэглэгддэг вэ тэр талаар бол нээлттэй хаалганы өдрүүдээр бол хүмүүст одоо үзүүлж байсан бол эмчлийн онцлог нь бол яг өндөр барилга байгууламжийн дээр гарсан галт төмрийн одоо үед яаж аврах ажиллагаа явуулах талаар үзүүлэх сургалтыг хийж байна. Ер нь бол хуулиараа ажил олгогчийн хүлээсэн үүрэг бол нийт ажилтны сургалтыг бол жилд 2-оос доош удаа зохион байгуулж ах ёстой. За ажил олгогч бүхэн өөрөө ажил олгогчийн тэр хабын сургалтанд сурах сертификат авсан байх ёстой. За хабын одоо орон тооны ажилтан хабын асуудал хариуцж байгаа ажилтан бол тэр 40 цагийн сургалтанд одоо сууж тэр сертификат ихийг одоо авсан байх ёстой. Тэгэхээр сүүлийн жилүүд хийж байгаа бидний үзлэг шалгалтаар бол энэ хабын хуулийн хэрэгжилт бол 2008 онд хийжсэнээс бол тодорхой үр дүн гарсан боловч яг бидний сансан хэмжээнд бол байхгүй байгаа. Тийм учраас бид нар энэ үзлэг шалгалтынхаа үр дүнд ямар байгууллагаар ямар зүйлийн одоо дутагдж гэн гэдэг дээр одоо дүн шинжилгээ хийгээд тэгээд тэр чиглэлийнхаа үйл ажиллагааг бол одоо явуулж байгаа. Дугаалах юм бол одоо энэ өдөрлөг энэ хабын сарын аяны хүрээнд манай энэ аймгийн салбар зөвлөлийнхэн өнгөрсөн жилийн одоо шилдэг аж ахуйн нэгж байгууллагаар шалгарсан байгууллагуудын одоо туршлагыг одоо судалж тухайн байгууллагуудаар очиж үзүүлэх сургуулийг хийж сургалтуудыг одоо явуулж ийн хабын мэрэгсэн одоо багш нар маань өнөөдөр ч гэсэн энэ өдөрлөгт бол тэр чиглэлийн одоо байгууллагууд ирж үзэсгэлэнгээ гаргаж энэ аймгийн одоо иргэд хөдөлмөрч одоо сурчилж байгаа.
Нийтдээ одоо энэ барилгын салбар гэлтгүй энэ хавар болоод одоо энэ барилга дэд үтцэц бүх төрлийн салбаруудын үйл ажиллагаа одоо идэвхжиж байна. Энэ дээр уул уурхай салбар. Тэгээ энэтэй холбоотойгоор мэрэгжлийн хэлтийн байгууллага одоо энэ альва гасчуулцгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор одоо энэ сарай айнууд явж байгаа. За энэ сарай айны хүрээнд бол мод нэр одоо шинэ иргэний оролцоотой байгаль орчны хяналт, за эрүүл аюулгүй орчинд иргэний оролцоог сэдвт манай эрүүл юуны хөдөлмөрийн аюулгүй байдлын сарай айн дээр нь прокурорын газар дээр мөн байгалийн хамгааллыг гэдэг энэ сарай айн 4 сарын 10 тоноос 5 сарын 10 тоног хүртэл энэ сарай айнууд явж байгаа. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг бол одоо яг түрүүний таны хэлсэнчлэн заавал томоохон аж ахуйн нэгж үйлдвэрүүд мөрдөгтэй биш хүн өдөр тутамдаа одоо нийгмийн харьцаанд орж явах явцад хөдөлмөрийн аюулгүй байдлыг өдөр тутамд сахиж явах хэрэгтэй. Зүгээр одоо замаар алхаж явахд л хүртэл бас бэлтэл хэлэхгүйгээр байдаг. Тэгэхээр энэ аюулгүй талаасаа бүх юм өдөр тутамдаа хангаж явахыг одоо хэлж байгаа. Энд бол одоо заавал аж ахуйн нэгжилтгүй хүн болгоны л одоо сахиж байвах албан үүрэг гэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ах уй гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгмийн эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, совилох, нөхөн сэргээх, эрсдээс хамгаалах үйл ажиллагааг хэлдэг байна. Ийм дэргэн бүр өдөр тутамдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ах уйг сахиж өөрсдөө болон бусдыг эрсдлээс хамгаалахыг уриалж байна.